Сайн байцгаана уу? Би өмнөх бичлэгүүд дээр орон нийллэгийн талаар бичлэг хийсэн байгаа. За тэрийг үзэх үсэх юм бол та нар энэ карт хэсэг дээр дараарай. Дараа нь хэлтэй үе болон төрөлтийн талаар бичлэг хийсэн байгаа. Тэрийг бас энэ карт хэсэгт оруулчих та нар дараад үзэх сонирхоорой. За ингээд танаа нохоо чинь төрж болсон бол одоо их нохоо болон гүлэгний нялх үеийн ажиллагааны талаар би танд зөвлөгөө өгье. Дөнгөж төрсөн гүлэгний энергийн нөөц ер нь хангалтгүй байдаг л да. Учир нь бол хамгийн энергийн хамгийн чухал хэрэгцээ болох өөх тосны хуримтлал нь гүлгийг 21 хоногтой байгаас эхлээд хуримтлаж эхэлдэг байхгүй юу? Тэрнтэй холбоотойгоор. Ер нь дөнгөж төрсөн гүлэгний илгэн дагуулгадах гликоген болон булчин дагуулгадах гликогены хэмжээ нь маш бага байдаг. Энэ нь бол ерөнхийдөө гүлгийг 12 цаг амьдрахад л хүрэлцээтэй байдаг. Мэдээж энэ орчны температураас ихээхэн хамаардаг. За хүүдэн газар төрсөн нохоо бол 12 цагаас бага л болж таарна. Дулаахан газар төрсөн нохоо бол 12 цаг байхад л хүрэлцээтэй байдаг. Дөнгөж төрсөн гүлэгний мэдрэлийн систем бараг л хөгжөөгүй байдаг. За тэр гүлэг бол юм харахгүй, сонсохгүй, үнэрлэх мэдрэмж нь бараг л байдгүй. Үйлдвэрээс хамаарч дөнгөж төрсөн гүлэгний чинь харилцан адилгүй байдаг. За нэмэлт чархны хувьд бол энэ 400-аас 500 г байдаг. За гүлэг эхний 7 хоногтоо маш хурдан өсдөг буюу хоног тутамд 5-аас 10% өсдөг. Гүлэгний чинь өдөр болгон үзэж байгаа хүмүүст гэж зөвлөх юм бол 2 хоног дараалаад гүлэг ерөөсөө жин нэмэхгүй байх юм бол тэр гүлийг заав шалгаж үзэх хэрэгтэй. Ямар нэгэн асуудал байна уугүй. Гүлэг төрснөөс хойш нүдээ нээх хүртэлх хугацааг вегетатив үе буюу дөнгөн даган амьдрах үе гэж нэрлэдэг. Энэ үе нь 10-аас 15 хоногийн хугацаатай байдаг. Яг энэ үед ихэнх гүлгөө маш сайн долоох ёстой бөгөөд ихийг нь өдөр болгон гүлгөө сайн долоож гинүү үгүй гэдгийг хянж ах хэрэгтэй. Ер нь гүлэг бор хоолнд орох хүртлээр эзний зүгээс тийм ч их ажиллагаа шаардаад байдгүй. За ер нь бол их нохоогоо маш сайн хоолно, дулаан байраар хангана. Тэгэд гүлгнүүдээ хянана, иймэрхүү ажлуудыг хийхэд л болж байгаа. Ихэнх гүлгнүүдийн хангалттай хэмжээний сүйтэй байна уу гэдгийг ер нь өөдөө ажиглаж мэдэх хэрэгтэй. Гүлгнүүд хөхөө өгчөөл ер нь бол унтах хэрэгтэй. Аюул олон цагаар унтах хэрэгтэй. Тэгээд унтчихвэл ер нь сайн гэсэн үг. Гүлгнүүд орлогдоод ингээд баян ингээд үлдгээд их юм бол ер нь жоохон сүү багтаа байгаа юм байна гэж бодох хэрэгтэй. Тэгээд мэдээж гүлгнийхээ жинг анзаарна шүү дээ. Хэмжээ маш хурдан өсдөг үе учраас гүлгөө бас баян анзаарч хэрэгтэй. Томорж гэнэ үгүй юу? Яг жингийн үлдсэн ч гэсэн болдог л да. Бас үсийг бас харах хэрэгтэй. Үс нь юм гоё налсан юм гөлчгөр гялгар байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд арзаагаад улам ингээд бүсийгээд ирдэг. Гүлэг сүү муутай байгаа тэгэхээр ихэн сүү муутай байгаа тэгэхээр гүлгнүүд ингээд бүсийчдэг. Тэгээ тэрүүгээр нь бас харж болно. Ихэнх арчилгааг нь их нь өөрөө хийдэг. За хамгийн чухал зүйл бол хэвтрийг нь өдөр болгон солих хэрэгтэй. Гүлгнүүд нэлээд томроод ирэхээр нь хумсны хурц үзүүртэй хэсгүүдийг авчвал ерөн зүгээр байдаг. За энэ нь бол их нохооны хөхийг майжиж шархалхаас урьдчилан сэргийлдэг маш чухал зүйл байдаг шүү. За эдгээр болон бусад мэдээллүүдийг авах хүсэж байгаа юм бол та subscribe дараад хонх хэсэг дээр нь дараарай. За надаас хувьчлан зөвлөгөө авах хүсэх юм бол та нар Clinica аппликейшнийг татаад надаас зөвлөгөө авах боломжтой шүү. Баяр та.